Сайн байцгаана уу? Бид аквариумын заагчид блогны маань зөвлөгөө болон та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ удаагийн зөвлөгөөндөө заагч анхлын цэцэгчдэд зориулаад аквариумын ус хэрхэн сэлгэх талаар зөвлөгөө хүргэж байна. Зөвлөгөөнд зориулаад энэ аквариумыг сонгож байна. За энэ аквариум маань ерөнхийдөө метр 10-тай 30 өргөнтэй өндөртэй аквариум байна. За бидэрт усаас оруулахын тулд загасны бааз оруулагч гэж ярддаг дэлгүүрүүд дээр байдаг. Хайртай аквариумд энэ уртлын хэсгээрээ саруулчин. За хайргүй аквариум энэ аквариум маань өөрөө хайргүй байгаа учраас энэ уртлын хэсгийг авчих. Тэгээ урталтайж байж болно. Хайргүй байгаа учраас энэ илүү сайн сордог байгаа. Бидэрт ховын хэрэгтэй. Тэрний дараа бид нар аквариумын маань өндөр 30 санж байсан учраас ер нь бол 30%-ийг сэлгэнэ гэж үздэг. Ер нь 100% бол аквариумынхаа усыг солих шаардлага байдаггүй. Ер нь анхлын цэцэгчдийн гаргадаг алдаа нь болохоор 100% солиод аквариумаа бүрэн угаагаад загснуудаа өөр саунд хийж байгаа буцаач хийдэг. Энэ бол маш эрсдэлтэй алхмаа. За тийм учраас 30% яаж тооцох вэ гэхээр энэ 30 санж учраас 20 санж хүртэл би сэлгий гэж үзье. За тэгэхээр бол аквариум дээр маркераар тэмдэглэгээ тавьж болно. За би энд болохоор 20 санж дээр за энэ шилэр цэцгийг тогтоочихъя. Тэгээд би усаа 20 санж хүрэхээр нь зогсооно гэд тэмдэглэгээ тавьчихъя. За тагаас өгөхөд хаалтыг нэгээд ингээд жигтээ хамаагүй огцом хөдлөх бол шаардлага байхгүй. Сэлгэж явахдаа бас нэг хүмүүсийн гаргаад ирдэг нэг алдаа халаагаараа салгахаа мартсан байдаг. За халаагаарыг бол ер нь ингээ гүйт доош нь хийсэн зүгээр байдаг. Нэг хийсэн бол тэр чигээр нь хийж хэрэгтэй. Тэгээ ингээд ус сэлгэж явах хоорондоо энэ дотор талын шилжүү дотор талд наацсан өнгөрийг энэ соронцтой шил арчигч хийсэн дэлгүүрүүд байдаг. Энийг ашиглаад бас сэлгэж нэ.
спонж фильтрээ цэвэрлэхдээ шууд карантын усанд базаад байдаг. Энэ маань өөрөө маш буруу. Яагаад тэр карантын ус маань холорминтэй учраас ашигтай бактери гэдэг зүйл маань спонж дээр үүссэн байгаа тохиолдолд үүсдэг. Тэрийг устгаадаг аюултай учраас яг энэ сэлгэж байгаа усандаа спонж базаад цагаан идчихэж байгаарэ. Ингээд нөгөө түрүүний тэмдэглэгээ тавьсан 30% хэмжээний усыг дээр хасчлаа. За ингээд халаагур маань 30% хассан ч гэсэн уснаас ил гаргаагүй юм байна. За загсны усыг одоо сэлгэж байгаа учраас одоо усаа нэмнэ. Нэмхийн тулд шууд карантинаас сэлгдэг хүмүүс байдаг. Мөн бэлтгэсэн ус буюу хоноосоо ус тусдаа ахуйн бэлтгэсэн ус хэрэглэдэг сэлгдэг тийм хүмүүс байдаг. За би болохоор одоо яг бэлтгэсэн ус байгаа учраас тэрийгээ хэрэглээд энд сэлгэж хийж үзүүлье. За хэрвээ шууд карантины усаас сэлгэж байгаа бол олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Энэ болохоор холоор зэв аргагч шингэн байгаа. За энэ болохоор энэ таблет гэрээ байдаг. Манай ихэвчлэн хэрэглэдэг 10 литр усанд 1 таблет гэж тооцоод шууд карантин ус хэрэглэхдээ сэлгэж хэрэглэдэг байгаа. Энэ бүтээгдэхүүнүүд загсны төрүүд өөр олон брендийн олон бүтээгдэхүүнүүд байдаг байгаа. За би энэ хоёр бүтээгдэхүүнээр дээрээс сэлгэж тэгэнэ. Энэ их амар. Вот. Температурыг тааруулсан ус учраас шууд хийж байна. Усаа хараад сэлгэж байна. За ер нь бол 5-аас 7 хоногт 30%-аар сэлгэж явах шаардлагатай. За өвчин гарсан тохиолдолд бол 100% сэлгэж болно. За 100% сэлгэсэн тохиолдолд заавал ашигтай бактери гэдэг зүйлийг худалдаж авч хэмжээнийхэн дагуу аквариумын эзлэхүүнийхэн дагуу нэмж хийж авах хэрэгтэй. За загс маань өөрөө гол нуур тийм далай тэнгис тийм амьдэрдэг. Ер нь бол энэ гол нуур далай тэнгис маань өөрөө болохоор усаа урсгалаараа давлгаагаараа цэвэрлж байдаг. Шилэн хоргол маань болохоор тэр зүйлийг үүсгэх аргагүй учраас бид нар заавал сэлгэж явах шаардлагатай. Ингэснээр таны загас эрүүл чирэг овогтуудаа амьдрах болно. Мөрчс селекцэн илүү үзүүлнэ.